За сайн байцгаана уу? Өнөөдөр 7 хүрдээ хэрхэн идэвхжүүлэх өөрөөсөө юм асуулт асууж 7 хүрдний блокийг тайлах ийм би өөр дээрээ ийм work одоо ажлыг хийгээд тэгээд та нар маань бас өөрсдөөсөө бас давхар асуугаад явбал сонирхолтой болов уу гэж бодож байна. Хүний биед ер нь л 7 гол хүрд байдгийг та нар маань бүгдээ мэдж байгаа бах тий. Тэгэхээр 7 гол хүрд маань ер нь бол бидний амьдралыг одоо удирдан чиглүүлж байдаг. Нэг өсөндөө одоо квант физикээр ярьсан ч тэр энергийн бидний хувьд бол 7 хүрд маань тэгш нар зөв гэрэлтэж байх юм бол бидний заяа тавилан маань илүү сайхан байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний амьдрал ах уйтай 7 хүрд маань маш чухал хамааралтай. Бараг шууд хамааралтай гэж хэлж болно. Тэгэхээр 7 хүрдээ тэтгээд байх тусам бидний амьдрал илүү тааламжтай, сайхан өрнөх нэ. За, суур 3 хүрд байдаг. Суур 3 хүрд юуны үндэс хүрд, хувилгаан хүрд, наран сүлжээ хүрдгээд энэ 3 хүрд маань бидний илүү махан бие болон материалын ертөнцийг илэрхийллийг бол илэрхийлэх гэх юм уу. За тэгээд зүрхэн хүрд. За зүрхэн хүрд маань холбогч бас хүрд байгаа. Одоо илүү бэлэг талын гэх юм уу. Бэлэг болон арга талыг холбогч нь зүрхэн хүрд. За тэгээд зүрхэн хүрдээс яваад хоолойн хүрд, мэлмийн хүрд, оройн хүрд гэд явж байгаа. Тэгээд 3 дээд хэсэгтээ 3 холбогч нь зүрх, доод хэсэгтээ 3 ингээд 7 гол хүрд байдаг. Энэ л хүрдийг идэвхжүүлэх маш энгийн аргуудын нэг нь өөрийнхөө биеийг нүдэн анаа төсөөлөд нар зөв юм алтан шаргал гэрэл, цагаан гэрлэлээр төсөөлөд яг гэрэл гэдэг дээр фокуслах юм бол бас таны хүрд бол нэгдээ байнга хийх хэрэгтэй л дээ, цэвэрлэгддэг. За үндэс хүрднээс эхлэе. Тэгээд би өөрөөсөө асууя, та нар манаас давхар өөрсдөөсөө бас асууж үзээрэй. За үндэс хүрдийг тэтгэх биш, үндэс хүрдийг ийм сэрэх асуултууд гэж байдаг. Одоо бүх хүрдийг сэрэх асуултууд тогшно гэсэн үг. Энэ жоохон өвдөлттэй байхаг үүсэхгүй. За хүрд болгон дээр нэг 4-5 асуулт байгаа. Зарим дээр нь би хариуллаа, зарим дээр нь та нар маань өөрсдөө бодоод яваарэ. За эхнийх нь би юунд талархаж байна вэ? За би бол амьдралдаа маш их талархаж байна. Эмэгтэй хүйсэндээ талархаж байна. Аав ээжтэй талархаж байна. Сайхан ажилдаа талархаж байна. Сайхан хүмүүстэй уулзралттай талархаж байна. За би аюулгүй байдлыг мэдэрч байна уу гинэ. За ер нь бол аюулгүй байдлыг мэдэрдэг. Гэхдээ хаяа бас гадуур явж махад бас аюулгүй байдал хэрэгтэй байдаг. Бие махбодын болон сэтгэл санааны хувьд надад аюулгүй мэдрэмж юу өгдөг вэ гинэ. За энэ бас их чухал асуулт байна тий. За бие махбодын хувьд аюулгүй мэдрэмж бол эрүүл амьдрах хэм маяг. За би нөгөө аюурведээр бас сонирхдаг. Бас Монгол хоол зүйд бас их дуртай. Ер нь хоолн дээр гайгүй гэхдээ хаяа хамттан идчих гээд байдаг. Тэр манаас аюул мэндэд манаас сайн биш л ах гэж бодож. Гэтэ нэг хэтрүүлж иддэг л дээ. Энийг багасгахыг зорж байгаа. Сэтгэл санааны хувьд гэх юм бол сэтгэл санааны хувьд аюулгүй мэдрэмжийг за ер нь хуучин бол яг тийм мөнгө бол бас аюулгүй мэдрэмжийг бол өгдөг. Энд чи бас их амар сонин шүү дээ. Маш олон удаа унаад босоод ирчихээр бас мөнгө аюулгүй мэдрэмжийг өгдөггүй юм байна гэд мэдчихээр бас зүгээр болчихно. Бас хань ижилч гэх юм уу. Яг эдгээр бол надад бол баг зэрэг байна. Тийм. Гэхдээ өнөхөөс бол харьцангуйгаа айгүй болсон. За би аль цагт илүү анхаарал хандуулдаг вэ?
гэсэн мэн энэ дээр өнгөрсөн одоо ирээдүйн цагийн алин дээр нь би анхаарал хандуулдаг вэ? За ирээдүйдээр бас илүү анхаарал хандуулдаг 50%. Тэгээ 30% нь одоо 20% нь өнгөрсөн. Гэхдээ 70% би одоо цаг руу болон төвлөрүүлэх ёстой юм байна. За нэг юм. Тэгээд сүүлийнх нь миний хэрэгцээ хангагдсан уу гэдэг Масловын хэрэгцээний онолын асуулт байна. За миний хэрэгцээ бол хангагдаад явж байгаа. За үндэс хүрдийн асуултууд бол энэ байла. Одоо хувилгаан хүрд маань эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд маш чухал нөхөн өрчхүүн хүрд гэж явдаг. Тэгээ энэ маань бас их сэтгэл зүйтэй даавартай маш их хамааралтай байдаг шүү. Сая үндэс хүрд дээр нэг зүйлийг хэлхээ мартчих. Үндэс хүрд дээр айдастай байвал үндэс хүрд блоклдог. Тэгэхээр айдсыг даван туулснаар үндэс хүрдийг ингэж буцагдаг гэсэн. Бид нар санамсаргүй байдлаар маш их айдсыг өөртөө хоримтлуулчихсан байдаг. Жишээ нь хийн гэсэн зүйлийг хийхгүй байх, хүнд амлалт өгчүүд амлалтаа биелүүлэхгүй байх. За санхүүгийн хувьд одоо төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байх. За өөр чи юу байдаг вүлээ? Өөрийнхөө сул талыг хүлээмжшүүлэхгүй байх гэх мэтчлэн асуудалтайгаа нүүр тулахын оронд зүгтаахаар үндэс хүрд блоклогддог. За хувилгаан хүрд өрчхүүн хүрд энэ болохоор хүйсний доор байрладаг хүрд байгаа. Хүйсний доор байрладаг. Улбар шар өнгийн үндэс хүрд маань улаан байсан. Өрчхүүн хүрд маань улбар шар өнгийн гэрлийг өөрөөсөө гаргадаг, цацруулдаг. За гим буруугийн мэдрэмжээр хаагддаг. Одоо гим хийх, гимшил бид нар нэг тийм тэгж боддог шүү дээ. Хүнд гим хийхгүй бол бишээ. Гим хийсэн нь хүнд мэддэхгүй л бол гим буруу биш гэдэг юм уу те? Тэр тийм биш юм л да. Хүн өөрийгөө ингэ шүүж идэг. Гим буруу хийсэн л бол өөрөө ингэ одоо бие маань тэрийг ингэж гимшээд аваа явж идэг гэсэн үг. Тэгэхээр гимтэй байвал гимээ цайруулах нь. Гэтэ энэ ухамсаргүйгээр гим хийсэн зүйл ч гэсэн бас их нөлөөлдөг. Байгаль дэлхийд одоо оршихуй ертөнцид гим хийчээ тэрийгэ мэдэхгүй явах нь бас хүрдэнд нөлөөлдөг. Бид нар чинь одоо юу хэмтэй гол устай газар бохирдуулагч юм уу булгын одоо усны ихийг бохирдуулах усыг хувилгаан хүрд маань саран сүнс гэж бас гэж хэлэгддэг. Сартай их холбоотой. Ягаад тэгэхээр сар маань одоо амийг төлжүүлдэг, амийг ингэж ургуулдаг. Бид нар яг нар гэж боддог ч яг орой сарны ирчмээр бидний эдис төлжөж байдаг. Цусыг хариуцдаг. Цус маань устай хамааралтай. Тэгэхээр энэ маш том чухал ойлголт. Тэгэхээр юу вэ гэхээр усыг хайрлах хэрэгтэй. Усыг хайрлах хэрэгтэй. Одоо 100 цаг болно. Тэгэхээр бид нар хөдөг хадаа явахдаа усыг хайрлаж бохирдуулахгүй байх нь бидний саран сүнстэй буюу одоо хувилгаан хүрдтэй маш чухал хамааралтай гэсэн үг. Энийг ухамсаргүйгээр буруу үйлдэл хийгээд гимтэйчвэ гэдэг үгнээс хэлж байгаа. За гим буруугийн мэдрэмжээр хаагддаг гэд хэлсэн те. Тэгэхээр өөрөөсөө дараах 5 асуултыг асууж за 7 юм биш үү? За би өөрийгөө уучлахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би өөрийгөө уучлахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Тэгээ бид нар өөрийгөө уучлахгүйгээр өөрийгөө шоронд оруулчихсан байдаг. Энэ бас аим шттэ. Өөрийгөө уучил. Тэгээд бусдыг уучлахад суралц. Яг тэгэхээр бид нар ийм хийх байсан, тийм хийх байсан ч гэдэг өөрийнхөө гэмтэй үйлдэлүүдийг буцаар агаад өөрийгөө үнэлгээ байцдаг. За хэрвээ миний хүүхэд надтай адилхан зүйл хийсэн бол би юу
хэлэх байсан бэ? Ээж нь болоод өөрийгөө ажиглагчийн нүдээр харна гэсэн үг. Тавьж агаад буруу зүйл байвал одоо охиндоо, хүүдээ юу хэлэх байсан бэ гэж тавих нь. За би хамгийн сүүлд хизээ өөрийгөө уйлахыг хүлээн зөвшөөрсөн бэ? Эрэгтэй хүмүүс ялангуяа өөртөө уйлахыг хүлээн зөвшөөрдөггүй. За эмэгтэйчүүд нь харьцангуй гайгүй. Гэтэл ер нь л амжилттай бизнес дээр ч юм уу эсвэл удирдах албан тушаал дээр ч юм уу их амбицтай эмэгтэйчүүд уйлж чаддгүй. Маш их уул нь сайхан уйлж ах хэрэгтэй. За би бол өдөр болгон уйлдаг аа. Өдөр болгон л уйлдаг. Тэр нь гэхдээ зовлонгийн юм биш. Жаргалын, багтлын, баярын за тэгээд олон сэтгэл хөдлөлүүд бас байна. За дараагийнх нь би яг одоо амьдралдаа тохиолдсон альва нөхцөл байдалд буруутай мэт санагдаж байна уу? Тийм мэдрэмж танд төрж байна уу? Жохон эргцүүлээд нэг бодоорой. За дараагийнх нь би нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яаж даван туулах вэ? За энэ асуултууд бол маш хүнд асуултууд л та. Одоо яг нүүр тулаад энэ өөртөөгөө нүүр тулаад сайжруулах гэсэн хүнд бол энэ тийм хүнд тусахгүй. Баг зэрэг асуудлаасаа хойшлоо ч юм уу зүгтаа хандлагатай хүмүүсийн хувьд бол энэ баг зэрэг хүнд ээж магадгүй. Гэхдээ яаж иж агаад эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. За энэ их гоё асуулт байна. Би амьдралаа жолоодож одоо хөвгөлтэй байлгаж чаддаггүй. Хөвгөлтэй гэдэг нь урагшилж чаддаггүй гэсэн үг шүү. Жолоодож би яг амьдралаа гартавж жолоодож чаддаг. За бодох нь байна те. За би бол энэ дээр бол тийм ээ. Би бол амьдралаа жолоодож өөрийнхөө ер нь бол баггүй хугацааг яг бизнес босгоно гэж ярьдаг шүү дээ. Бизнес план, жилийн план гаргадаг те төлөвлөгөө. Би өөртөө бол үнэхээр их ажилдаг. Үнэхээр их ажилдаг. Миний ингээд дэвтэр болгон дээр давуу тал, сул тал шинжилгээ тэгэл өөрийгөө яаж сайжруулах вэ? Ингээд сүүлийн 4 жил би өөрийгөө улирал болгон ингээд KPI гэдэг шиг юм үнэлгээнүүдийг хийж өөрийнхөө яг ямар сул тал вэ? Тэрийгээ сайжруул, ямар давуу тал вэ? Ингээд хийгээд. Гэтэ үнэхээр одоо дуусахгүй байна. Маш их сайжруулалтууд хэрэгтэй байна. Гэхдээ хичээж байгаа. За 3 дахь хүрд наран сүлжээ хүрд хэвлийн одоо за яг энэ гол хэсэгт гэх юм уу та энэ гэдэс хоол боловсруулах системийн яг энэ хэсэгт бол наран сүлжээ хүрд маань алтан шаргал өнгийн гэрэл цацруулж нар зөв иргэдэг. За энэ нар зөв иргэдэг хүрдний өнгүүдийг сайн мэдэж авах хэрэгтэй. Ингэснээр та хүрдээ буруу эргэлтэнд оруулж болохгүй. Буруу эргэлтэнд орох юм бол хүрд чинь ажиллахаагүй байна. Муу сөрөг эрчим одоо муу сүнс юу гэдэг нь тэрийг өөртөө татах боломжтой. Бид нар монголчууд анханаас одоо түүхээсээ улбаатай альва зүйлийг дандаа баруун нар зөв эргэж ийн гэж баруун эрүүлдэг шүү дээ. Тэр маань юм байгалийн оршихуйн эрчим энергийг урсгалд өөрөө ингэж орох энергийн сүлтийн жан дагуу явах гэдэг утгатай байдаг. Тэгэхээр энэ хүрдний нар зөв тойрох гэдгийг бас сайн тунгааж бодох нэ. За наран сүлжээ хүрдийг сэрэх асуултууд. За энэ асал хүнд л асуултууд байна. За эхнийх нь би хинбэ? За хэлье. За би хинбэ гэвэл Баяр Туяа гэдэг эмэгтэй. За Монгол улсын иргэн. За ер нь яг жоохон сонир сонсдож магадгүй. Гэхдээ маш их ивэл, хайр, инрэл маш их өндөр заяанд төрсөн байна гэдгээ бол маш их ухаарч, заяа тавиланда маш их талархаж байгаа. Үнэхээр их талархаж байгаа. Надад өгсөн намайг ивэж тэтгэдэг сахиусууд, тэнгэрүүд энэ оршихуй,
энэ ертөнцид маш их талархаж байгаа. Тэгээ би өөрийгөө бусдад хайр гэрэл түгээх юм байна гэдгийг одоо баталж өөртөө байнга амьдралын зорилго болсон. За миний үнэт зүйлс юу вэ гин? За миний үнэт зүйлс бол миний хайртай мэдээч хэрэг гэр бүл, эх орон, газар шороо, энэ би их дэлхий, сайн сайхан, эрэг сайхан сэтгэл, шударга амьдрал. За дараах нь хэрэг би хизээж бүтлгүйтэхгүй гэвэл юу хийх байсан бэ гинэ? Би хизээж бүтлгүйтэхгүй гэсэн бол вау, энэ өстой гоё асуулт байна. Энэ өстой гоё асуулт байна. Тэгвэл би яг ойлгох нь яг энийг хэлэх гэсэн чинь. Би дэлхийн бүх хүмүүсийг юм хайраар дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Би өөрөө бас гоё хайрын элч байхыг хүсэж байна. Тэгээд дэлхийн яг л Деважин шиг тийм амьдралыг хүсэж байна. Тэрний төлөө явахыг хүсэж байна. Хүмүүс амьтдыг хайрладаг, байгалаа хайрладаг, эх орноо хайрладаг, бие биенээ хайрладаг. Яг Деважин шиг гадаа гараад хүмүүс бие тэврэл бүгд инээмсэглэдэг байгаасаа гэж хүсэж байна. За. Хамгийн сүүлийн асуулт наран сүлжээ хүрдэн дээр явж байгаа шүү дээ. Би уурлахыг өөртөө зөвшөөрч байна уу? Уураасаа ичиж санаа зовохгүйгээр яаж ирүүлээр уураа одоо илэрхийлж сурах вэ гинэ. За би уурлахтаа яадаг вэ гэхээр за би бас амар хатуу хөхтэй юм бэлээ. За ер нь бол баргийн юмд одоо юу хэмтэй яг уус уурлах үе хүн болгонд гардаг намайг нэг тийм амар дагналаг ч юм уу тэгж бодсон юм шиг байгаа зарим хүмүүс. Тэгэнгүүт амар дагналаг гэж одоо юу хэмтэй ингээл зөөлхөн гэ бодож исэн чинь ингээд шал өөр авир гараад ирэнгүүт ингээд надад шоконд орчиж байгаа. Надаас ингээд шок авчиж байгаа байхгүй юу? Ийм биш юм. Тэр ч одоо нэгсэндээ бас өөр нөгөө хүн ч даварсан үйлдэл гаргахаар л миний бүр ингээ уур хүрдэг. Тэгэхээр би шууд л тэгэл хатуу үгээр л хэлцдэг. Гэхдээ энэ бол бас ухаан дутж байгааг нь л хэлбэрэлтэй. Хатуу үгээр хүнийг хэлнэ гэдэг яг үнэн байсан ч хатуу үгээр хүнийг гомдоож бас болохгүй. Тэгэхээр би ямар арга хэмжээ өөрөөсөө авахыг зорж байгаа гэхээр дор нь тэр мэдрэмжээ илэрхийлэх ийм байна, тийм байна. Найзынх нь одоо юу гэх юм ийм мэдрэмж төрж найзаагаа битгий ингэж гомдоогоорой би ингэсэн учраас ингэ гомж одоо яадаг гэдэг ч юм уу те нэг тийм дор нь ямар ч тийм нөө гомдол тийм сэтгэл тэхгүйгээр за энэ бичлэгийг яг ингээд part 1 болгоод өндөрлөе. Сая болохоор юу ярьсан мэхээр үндэс хүрд одоо арцх ярил арцхны ясны хамгийн суур хүрд хувилгаан хүрд наран сүлжээ хүрдний талаар одоо хүрдийг сэрэх блоктой байсан бол блокийг юм гаргах асуултуудыг асууж үзлээ. Тэгэхээр та нар маань өөрөөсөө бас дахиж асууж үзээрэй. Тэгээ хоёрдугаар хэсгээр зүрхэн хүрд, хоолойн хүрд, мэлмийн хүрд, оройн хүрд гээд 4 хүрдний талаар үзье. Тэгээд дараагийн бичлэг рүүгээ орцгоё. Үзээрэй.